Мэдлэг 6 сарын 25 санскрит тайлбар зовлон шаналл дүүрэн энэ амьдралаар би юу хийх вэ? Үхэл болвол надад их баяр цэнгэл эмшгэл байна. Олны жигшлийг хүлээсэн над чиг өтгөн амьтанд амьд явснаас үхсэн дээр гэжээ. Бидний зовлонгийн ихэнх нь хүмүүс намайг юу гэж бодох вэ гэсэн юм айдсаас үүдэлтэй байдаг. Хүмүүсийн магтаал, муушаал хоёр бол өрдөөл салхи. Түүнийг дагаж хөвөлхөв. Дотоод мөн чанартай бат зогсоо гэж сургадаг. Ийхүү Васистаа үргэлжлүүлээд хэлжээ. Айрамаа. Голын усанд шумбан орсон хэвээр байсан Гади яг тэр мөчид өөрийг та мандала хэмээх газарт нэгэн омгийн эмэгтэйн хэвлээд үрэлдэж байгаагаар өөрийгөө харж бодлого тэр хүү ом болж хэрэг залуу болж тэр сайн анчин байлаа. Тэрээр нэгэн омгийн бүсгүйтэй гэрлэж өнөр өтхөн гэр бүлийн эцэг болжээ. Түүний хүүхдүүд нь түүн шигээ довшин хорон санаатай. Тэр өвтөл нас хүрс. Өвлийн ирэхээр бүх найз нөхөд төрөс саднаа алдсан. Ийхүү үүнд гутарсан тэрээр төрлөх нутгаа орхиж харын орон руу боджээ. Ийхүүний газраас нөгөө рүү тэнүүчилж яваад тэрээр нэн баян чинэлэг цэцгэлэн хөгцсөн Кира хэмээх хаан тусад ирж. Тэр хаан тусыг захирж байсан хаан саяхан угсаа залгамжлагчгүйгээр таал төгссөн байв. Зан заншлын дагуу тохирох залгамжлагчийг олж ирүүлэхээр хааны зааныг томилсон байлаа. Заан нөгөө ханчинг хошуугаараа өргөж аваад шууд л нуруунд дээрээ гаргаас суулгаж. Яг тэр мөчид цугласан олон баяр хөөр болоод хаан урт наслаг хэмээн ухаалцсан. Заан хааныг сонгосон тэр байж. Ингээд түүний хаан суудлан түүнд хаан тусыг удирдах урлагийг зааж өгч. Тэр Гавала хэмээх алдартай хаан болжээ. Тэрээр хаан тусыг шударгаар цэцэн ухаан, энэргүй сэтгэл болон ариун явлаар захирч байж. Ийхүү 8 жил өнгөрчээ. Нэгэн өдөр тэрээр хааны өмсгөл тэмдэггүйгээр зөвхөн ганцаараа өргөөнөөс гадагш гарч ордны гадна тэрээр танил дуу дуулж буй хэсэг омгийнхныг харав. Тэрээр сэмхэн тэдэнтэй нэгдэж хамт дуулж эхэлжээ. Нэгэн настай омгийн хүн түүнийг шууд л таньж олонний дундаас босож ирээд түүнд хандаад Катанжа гэл чамайг харах ямар сайхан байна гэжээ. Гавала үүнийг үл тоосон боловч ордны хатагтаанаар болон шүүхийн төшмөдүүд гишүүд болон төшмөдүүд тэдний хаананд зохисгүй омгийн хүн байсныг мэдээд цочирдож гинэ. Тэд түүнээс өмхийрч мууцсан цогцос мэд дүлж зүхтэж байлаа. Олон нийтийн тэргүүлэгчид хоорондоо зөвлөлдөж ярилцаж эхэлжээ. Халаг гэж бид нохоо махаар хоолдог энэ омгийн хүнд хүрснээр бузарлагдлаа. Үхлээс өөр энэ бузрыг арилгах арга үгүй. Асар том галт тахил бэлдэж бузарцсан биеэ түүн рүү шидэж сүнсээ ариусгая гэж ийхүү шийдээд тэд төлөө цуглуулад асар том оршуулгын түүдэг гал ацааж гинэ. Тэгээд тэд нэг нэгээрээ өөрсдийгөө галдруу шийдцгээв. Хаан Гавала бодлохий халаг гэж энэ бүхэн надаас л боллоо. Би амьдраад яах юм? Амьд явснаас үхснэн дээр. Гавала тайвнаар өөрийн биеийг галд өргөчихжээ. Гал Гавалагийн мөчийг залгиж эхлэхэд голын усанд шумбаж исэн Гади гинэт ухаан оржээ. Энэ үе шатанд үдэш болж дахин нэг өдөр нь өнгөрлжээ. Ингээд 25-ны өдрийн мэдлэг өндөрлөөд 26-ны өдрийн мэдлэг. Тууштай
Санскрит тайлбар нь тууштай, хичээл зүтгэлтэй, мэргэн ухаанд хүмүүн оюун санаандаа ургуулсан хаант улсын эгч бодит болгон олж авдаг. Гади зүүдэндээ харсан тэр зүйлээ сэрүүн ахуйда тийшээ очоод яг тэр хэвээр нь бүрэн бүтнээр нь олж авсан нь энэ юм. Энэхүү шүлэгт вя вася на буюу тууштай хичээл зүтгэлтэй гэж бичсэн байна. Сарнсан, эргэлзсэн оюун санаа сул дорой байдаг. Харин төвлөрсөн, эргэлзээгүй цэвэр ариун санаа буюу пражна бол асар хүчтэй. Тэр юу бодно? Тэр нь бодит байдал болж биелдэг. Гади зүүдэндээ харсан зүйл нь зүгээр нэг хий хоосон зүйл байсангүй. Түүний ухамсарын гүндэх санкалпа гүнзгий төсөөлөл зорилго нь тийм хүчтэй байсан учраас физик ертөнцид хүртэл биелээ болсон энэ юм. Васиста үргэлжлүүлэн өгүүлсэн. Гади гайхширч би хэн бэ? Би юу харчваа? Яаж ийм юм болвоо гэж бодож гин. Тэр ядарсан учраас ухаан санаа нь түүнээр тоглоом тохгүй хийлээ гэж боджээ. Тэр энэ бүхэн хий хоосон байсан дамжиггүй. Учир нь би одоо юу ч мэдрэхгүй байна шүү дээ гэж боджээ. Хэдэн өдрийн дараа өөр нэгэн брахман түүн дээр зочлоод Гадид хүндтэй зочныг дайлж цайлаад тэдний ярианы үеэр Гади зочноос асуужээ. Эрхэн минь та юунд ингэтлээ ядарч туйлдсан, зүдэрсэн харагдаад байна вэ? Зочин хариулж, ариун бигээ тэмнэ. Би танд үннийг өчьё. Зүүн хойд зүгт Кира хэмээх хаант улс бий. Би тэнд нэгэн юр бусын түүх сонслоо. Тэдний хэлж байгаагаар нэгэн омгийн хүн тус хаант улсыг 8 жилийн турш захирчээ. Түүний хэн болох нь илчлэгдмэгц. Энэ нутгийн маш олон брахманууд амиа игүүтгсэн гин. Би үүнийг сонсоод өөрийгөө бузралгацсан тооцоод удаан хугацаанд мацаг барилаа. Би өнөөдөр л мацгаа тайлбарна. Зочин Гадитай хамт хоноглоод маргааш нь явжээ. Гади цааш нь эргцүүлэн бодов. Миний хий үзэгдлэр харсан тэр зүйлийг зочин маань болсон явдал мэт ярьж байна гэд гайхаж. Би энэ түүхийг өөрийн биеэр нягтлж үзэх хэрэгтэй юм байна гэд ийхүү шийдээд Гади хамгийн түрүүнд Бутамандала хэмээх газар руу яарвчлан очжээ. Өндөр хөгжсөн ухамсарт хүмүүс өөрсдийн хүчин чармаал төр оюун санаадаа төсөөлсөн зүйлийг бодит болгож чаддаг. Гади зорсон газартаа очиод зүүдэндээ юу харсан тэр бүхнээ олж харж. Тэнд тэрээр ухамсарт нь гүнзгий хадгалагдсан байсан нөгөө тосгоныг олж үзвэ. Тэр омгийн хүний өөрийнхөө байшин болон өөрийн хэрэглэж байсан эд зүйлсийг харж байшин маш муу байдалтай. Маха гэр бүлийнхэнд нь идүүлсэн амьтдын аргаас тэнд байхыг харж хэсэг хугацаанд тэр аимшигт газар яг л оршуулгын газар шиг л харагджээ. Тэрээр зэргэлдээх тосгонд очиж тосгоны иргэдээс тэр байшинд амьдарч байсан омгийн хүний талаар мэдхүү гэж асууж. Тосгоныхон хариулж, ариун эзэн минь ээ, мэдлгүй яах вэ? Тэр байшинд нэгэн аимшигтай төрхтөө догшин омгийн хүн амьдардаг байсан бөгөөд өтөл нас хүртлээр л амьдарсан. Тэрээр бүх төрөл саднаа ардаал эндээс явж Кирагийн хаан болж 8 жил тэр улсыг захирсан. Түүний хэн болохыг нь олж мэдсэн бөгөөд түүнээс болоод олон хүн өгч тэр жөөрийгөө эвгүүтгсэн. Үүнийг сонссон Гади бүр ихэд гайхаж цочирдов. Тэрээр Кира хаант улсад очиж иргэдээс нь сургаллаа. Энэ улсыг урд цагт омгийн хүн захирж байсан гэж үнэн үү гэж асуув.
Тэд урам зоригтойгоор хариулж, "Өө, тийм ээ. Хааны заан түүнийг сонгож тэр 8 жил захирсан. Түүний хэн болох нь илчлэгдэнс 12 жилийн өмнө тэр амиа хорлсон" гэж хэлж гинэ. Гади хотыг тэр даруй орхиод ойролцох уулын агууд очиод тэндээ маш хатуу даяан хийжээ. Удалгүй Вишну бурхан түүн дээр залран ирж гин. Түүнээс юу хүсэж байгааг нь асуув. Гади Вишну бурханд хандан асууж, "Миний зүудэнд арсан хий үзэгдэл яагаад сэрүүн ахуйд бас боддоор оршоод байгаа юм бэ?" гэж асуугаад энэ үдийн мэдлийг өндөрлөө.